Өглөөний мэнд төргийн. За 3 товч асуулт асуунаа энэ эцсийн хэлцүүлэг явахаас өмнө санал хураалт явахаас өмнө. За нэгдүгээрт бол энэ татварын татвар төлж байгаа компаниудад одоо санхүүгийн тусламж үзүүлж байгаа татвар төлөлтийн материал тайлан бүрдүүлж байгаа бүрдүүлэлт хийж байгаа энэ аж ахуйн нэгжүүд бол хиймэл оюухан ашиглаж бид нар энэ ажлыг хийдэг боллоо, хийнэ гэж ингэж их ярьдаг боллоо. Үйлчлэгээ үзүүлэхдээ. Тэгэхээр энэ чиглэлээр энэ татварын ерөнхий хууль дээр энэ татвар энэ тогтолцоогоо хиймэл оюухантай холбох энэ чиглэлээр энэ хуулийн төсөл дээр гарсан ахис дэвшил нээсэн зүйл зохицуулалт юу байна вэ? Ийм зүйл болсон уу, болоогүй юу, орсон уу, ороогүй юу гэдгийг нэгдүгээр асуух гэсэн. Хоёрдугаарт нь энэ үзэл баримтал нь анх орж ирэхдээ бол их хэмжээний алдан тооцох эрсдлээс хамгаалах чиглэлээр энэ хуулийн төслийн үзэл баримтал одоо ийм заалтууд орсон гэж ингэж орж ирсэн байсан. Энэ хэлцүүлгийн явцад энэ заалт ямархуу байдалтай болов орж чадсангүй юу? Энийг бас нэг жоохон тодорхой хэлээд өгөөч. За 3-т энэ орон нутагт үйл ажиллагаа явуулдаг мөртлөө Улаанбаатар хотод бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд байдаг. Эднэрийг бол ингээд орон нутаг руу татвар төлөгчөөр бүртгүүлэх энэ чиглэл рүү шахах энэ чиглэл рүү дэмжих ийм зайлшгүй шаардлагатай байдаг. Орон нутгаас бас хүсэлт ирдэг. Энэ чиглэлээр энэ татварын ерөнхий хуульд ямар өөрчлөлт орвоо гэсэн ийм 3 асуулт асуух гэсэн. За ажлын хэсгээс хариулъя. За Сангийн ам татварын бодлогын газрын дарга Чимэд Сэрүүн хариулъя. За Эрдэнэ бүрэн гишүүний асуултанд хариулъя. Сангийн яамны татварын бодлогын газар Чимэд Сэрүүн. За татварын ерөнхий хуулийн дээр бол яг таны хэлсэн ЭЭ-тэй холбоотой заалт бол энэ удаа бол орж ирээгүй. Гэхдээ ер нь бол татвар төлөгчдийн хууль дагам мөрдлөлтийн төвшнийг нь тогтоох бол бүхлөтэн заалт орсон. За тэрийгээ бас гайл татварын мэдээллийн нэгдсэн системтэй холбоох, за өөртөөгөө мэдээллийн системээ илүү хөгжүүлж ашиглах талаас бол орж байгаа. Зөвхөн татвар төлөгч талаас гарч байгаа тайлан тооцоон дээр дэвшилтэт технологи ашиглах талаар бол нэмэлт заалт бол орог байгаа. За Чимботын тодруулах уу? За татварын ерөнхий газар цогтнорын дарга хариулъя. Татварын ерөнхий газар цогтнорын Эрдэнэ бүрэн гишүүний асуултанд хариулъя. За татвар төлөгчийн бүртгэлтэй холбоотой асуулт асуулаа. За татварын алба 2020 оноос бол сегментэд үндэслэн татвар төлөгчийн бүртгэлийн үйл ажиллагаа хэрэгжүүлээд явж байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдөө бичил, жижиг, дунд, том сегментэд ангилж тухайн татвар төлөгчдөд хэрэгцээ шаардлаганд нь үндэслэн татварын зөвлөгөө үйлчилгээг үзүүлээд явж байгаа. За энэ татвар төлөгчийг борлуулалтын орлогын дүнгээр нь ангилж байгаа. Өөрөөр хэлбэл 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг бол бичил, 50-аас 2 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготойг нь бол жижиг, 2-аас 40 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготойг нь дунд, 40-оос дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг нь том сегментэд ангилж ингэж явж байгаа. За том сегментийн ангилалд байгаа татвар төлөгчдийг бол том татвар төлөгчийн газар, дунд сегментийн татвар төлөгчдийг бол нийслэлийн татварын газар хариуцсан байхаар ингэж татвар төлөгчийн За гүйцэтгэл хариулчих. 4-р микрофон. Татвар төлөгчийн бүртгэлийн хувьд бол ингэж татвар төлөгчдөө сегментэд үндэслэн бүртгэл хийгдэж явж байгаа. За орон нутагт үйл ажиллагаа явж байгаа юу? Улаанбаатар хотод үйл ажиллагаа явж байгаа юу гэдэг нь бол татвар төлөгч болон татварын албаны хувьд бол ялгаа байхгүй. Холбогдох татварын төлбөрүүдээ бол төсвийн тухай хуулиараа орон нутгийн төсөвт орох ёстой төлбөрүүд нь бол орон нутгийн төсөвтөө орно. Улсын төсөвт орох ёстой татварын төлбөрүүд нь бол улсын төсөвтөө ороод явж байгаа.
Өөрөөр хэлбэл хаана үйл ажиллагаа явуулж байгаа хаана бүртгэлтэй нь бол яг нөгөө төсөвт бол огт нөлөө байхгүй. Харин эсэргээрээ сегментийн бодлогынхаа дагуу хэрэгжиж явснараа бол зөвлөгөө үйлчилгээд алдаа бол татвар төлөгчдөө илүү боломжийг нь олгоод татвар төлөгчдөө ангилаад явж байгаа.